Тэрэнд нь өглөө өдөр орой минь төргий. За өнөөдөр 9 сарын 19 миний төрс өдөр байсан. Тэгээд төрс өдрийн влог бас оруулсан. Яг уу ярьж нэг чадаагүй. Тэгээд бичлэг хийх боломж бага болсон. Учир нь өглөө гараад хичээлтэй байсан. Хичээл дээр бичлэг хийх боломж бас ер нь байхгүй. Тэгээд тараад явж байхдаа жоохон бичлэг хийсэн. Тэгээд найз өвгөнтэй явуулцаад бичлэг хийх боломж ер нь хомс байсан. Яг л манай хүмүүс өөр жоохон хичээд тэгээд бит хоёр ер нь их бичлэг дээр хийгээгүй. Тэгэл нэг хальтан мулт жоохон бичлэгүүдийг хийгээд тэрийг хурцсгаад оруулсан. За тэгээд өчигдөр орой болохоор надад нэг шал танихгүй хүн логийг манайсан байна л та. Тэгээд анхны танилцуулсан логч нь чиний тухай юу ч ярьсангүй. Чиний дээр зургуудаас яг бүжгэлдэг. Тэгээд бас шүлэг дээр уншдаг чинь мэдлээ. Гэтэ өөр нэг өлегтэй юм байсангүй. Тэгээд хэдэн асуултуудаар тарихын логоор ингээд илүү дэлгэрэнгүй танилцуулаарай гэсэн. Тэгээд би зөвлөгөөг нь дагаад за тэгээд даагээд тэгээд өнөөдөр хавлаг болохоор асуултуудад хариулах чинь. Тэгээд асуултуудад хариулахын тулд би асуултуудаа өчигдөрөөрөө Instagram, Facebook хоёртоо story хэлбэрээр асуулт суугаарай гэж question оруулсан байгаа. Өдрийн одоо чинь хараад гэж би бол нэг асуулт хариулт. Асуултанд хариулсаад гоёлоо хий гэсэн чинь ирээд ааж бодлоо гэж хэлэх байхгүй. Тэгээд очиод мөчлөө гэж чадахгүй. Байгаад тэгээд хариулсангүй. Тэгээд одоо болохоор найзтайгаа уулзах гарч ийн. Эхлээ зөвхөнтэй уулзах. Тэгээд бид хоёр хацаашаа хамт явна. Бэнэттэйгээ уулзсан. Чат надад манай их хармаар. See-д хүзүр тоглож болдгүй юм байна. Тэгээд буцаад өөр газар орж хүзүр тоглох гэж байна. Ямар хүзүр тоглох төртэй хүмүүс вэ гэж бодож иж магадгүй. Өөр хийх юм алга. Майк free time самар чумх гэдэг. Яг л юу вэ? Сав чумх. My free time. Самар чумх. Миний чумх гэдэг үстэй үгүй юм уу? Чумх. Дататай дугаар мэнгээр аваарэ. За, Mobicom-аас явж байгаа. 9 ГГц-тэй 1001-тэй. Оо, энэ яриасан. За, самцаанаа. За, Mobicom-аас 9 ГГц-тэй 1000 төгрөгийн нэгтэй дугаар 1000 төгрөгөөр зарж байгаа юм шүү. Арэ. Юу өнөө дугаар өгөөдсөн мэт нэг хэсэг. Тийм ээ. Нэг юу дата өнгөө штэ. Тэр чи дүүрэг болгон дээр. Одоо тэгвэл демо юм авч иднэ. Би юм аваад идсэн штэ. Одоо тэгвэл азаа юм авч иднэ. Азаа юм аваад идсэн штэ. Азаа яг одоо яг өсч байгаа би мэдчихээн. Одоо 3 сар юм иднэ. Китээ тэгвэл.
За өнөөдөр нэг иймэрхүү байсан. Тэгээд өчигдөр туршлагаар байсан гэх хоёр найзтай уулзсан. Танихгүй ихтэй хүүхэд байгаа. Зурагт орсон. Тэр хүүхэд болохоор манай улууш найзын ингийн хүүхэд. Тэгээд хөл бөмбөг тоглолдог. Улсын шигшээ Азийн хаврагт 3-т орж исэн. Хөрмөдөг хүүхэд. Яг зүгээр уулзаад тусны дараа таараа тэр зураг авахулц таарсан. Тэгээд өнөөдөр влогийг хүлээж авсан. Танарт баярлалаа. Жигнэсээ дараагийн влогаар асуултуудаа хариулах болно. Өөрийнхөө тухай илүү дэлгэрэнгүй ярьж өгнө. Тэгээд дараагийн влогтойгоо хамтаарай. Баярлалаа.